биологийн элдвийн ерөнхий шалгалтын нэг бодлогыг хамтдаа бодцгоё. За энэхүү бодлогыг бодохын тулд моногибрид, дигибрид цэцэлдүүлгийн генетик бичиглэлээ ашиглаад биеийн болон биеийн оромцгон дээр удамших олон аллел генүүдийн харилцан үйлчлэлийг илэрхийлж чаддаг байх ёстой. За бодлого ингэж өгөгдсөн. За энэхүү бодлогыг бодохын тулд генетикийн үндсэн ойлголтуудыг мэддэг цусны бүлгийн удамшлын ABO систем, за тэгээд цистик фиброзын удамшил, хоёр гений хамааралгүй удамшлын талаар онлоо мэддэг байх хэрэгтэй. За тэгээд багш нь сэргээ сануулах үүднээс моногибрид, дигибрид цусны бүлгийнх нь онлайн симуляшныг өгсөн байгаа. Энийг QR код уншуулад орж баттгаарай. За тэгээд бид нар бодлого бодохын тулд генетик бол бидний өвөрмөц болгодог шинж чанарууд хэрхэн удамшдгийг судалдаг шинжлэх ухаан гэдгийг та бүхэн маань санаж байгаа. За эхний ойлголт нь болохоор генотип болон фенотип байгаа. За тэгэхээр генотип гэж юу вэ гэхээр тухайн организмын генийн бүтэц буюу бидний ДНХ дотор байгаа генүүдийн багцыг хэлж байгаа. За нэгсэндээ генетикийн жор гэж хэлж болно. Энэ болохоор бүүмэн дотор байгаа одоо кариотип харагдаж байгаа. За тэгвэл энэ генотип нь ямар одоо байхаас хамаарат фенотип буюу гадаад шинж тэмдэг бий болдгоо гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. Одоо жишээлбэл энэ бодлоготой холбоод үзэх юм бол бүлгийн цустай байна уу, бие бүлгийн цустай байна уу гэдэг нь фенотип шинж байж байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор доминант буюу одоо том үсгээр тэмдэглэдэг давмгайлагч ген, эртцэв жижиг үсгээр, гомозигот гэвэл хоёр ижилхэн, гетерозигот гэвэл том жижиг аллелууд байгаа гэдгийг сэргийн санаарай. За эхлээд бүгдээрээ генетикийн талаар ойлголттой болчихлоо. Дараагийнх нь болохоор цусны бүлгээ нэг жоохон баттгая. За цусны бүлэг бол 9-р хромосом дээр байдаг ABO гэсэн одоо аллелууд байгаа. Тэгэхээр A аллел нь болохоор 1-р бүлгийн цус, B аллел нь 2-р бүлгийн цус, Ö гэх юм бол одоо энэ дээр эртцэв аллел гээд 1-р бүлгийн цустай болдог бол AB байх юм бол 4-р бүлгийн цустай болдгоо гэдгийг сэргийн санаарай. Цусны бүлгийн удамшил бол моногибрид ирлийзжүүлгийн эвцэлдүүлгийг бичээд л шууд гарчдаг маш амархан байдаг. Тэгэхээр энэ дээр багш нь энэ цэхэр өнгөөр тодруулсан байгаа нь одоо эхлээд бүгдээрээ цусныхаа бүлгийн бодлогыг бодё гэж харуулж байгаа юм. За A бүлгийн гомозигот, B бүлгийн гомозигот цустай эцэг эхчүүд байсан гэдгийг нь багш нь ингэж тэмдэглэж орууллаа. За тэгвэл одоо эндээс бүгдээрээ миоз хуваагдлын дараа бэлгийсүүд үүсгээр миоз хуваагдлын дараа хромосомын тоо 2 дахин цөөрдөг учраас эндээс одоо өөрөөр хэлбэл энгийнээр болох юм бол энэ дээр ингээд хоёулаа зоос гэж үзэх юм бол хоёулын дээр нь тоо байгаа учраас хэдэн ч удаас шийдсэн угаасаа л тоо буuna гэхээр нэг гамет нь A байвал нөгөөх нь мөн л A байх. За нөгөөх нь мөн адилхан. Тэгэнгүүтээ багш нь үнийгээ яасан бэ гэхээр пинетийн тор бичсэн байгаа. За пинетийн торон дээр энэ талтай болохоор аавынх нь гаметуудыг, энэ хэсэгтээ болохоор ээжийнх нь гаметуудыг бичлээ. За тэгэнгүүт хорслоо бичээд үцхээр AB, 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 AB гээд дөрвөн ширхэг хоршил үүссэний дөрвөлээ AB буюу 4-р бүлгийн цустай болж гарч байгаа. За одоо тэгвэл цаашаага бодохдоо бүгдээрээ бодлогоо бүрэн уншаад үзье. Цистик фиброз бол уушиг болон биеийн бусад салс давхаргуудад өтгөн зузаан салс үүсээд хуримтлагддаг удамшлын өвчөө гэж байгаа. За энэхүү өвчний тухайд болохоор монгол хэлээр энийг бол мукобисцидоз гэж нэрлэж болно. Удамшлын гаралтай биеийн олон эрхтэнд ялангуяа одоо уушиг, ходоод, нойр булчирхай нөлөөлдөг юм ноцтой өвчин байгаа. Энэ өвчний гол шинж нь яа гэхээр нөгөө биеэс ялгарч байгаа бүх салс, хөлс, хоол боловсруулах шүүсний шингэнүүд нь өтгөрөө зузаан болдог юм аюултай өвчин байна. За тэгээд энэ нь болохоор цистик фиброз бол эртцэв генээр удамшдаг өвчин гэсэн үг. Тэгэхээр нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ заавалчгүй одоо нөгөө өмнөх слайдн дээр багш нь харуулсан ийм эртцэв гомозигот болж ээж л энэ өвчтний удамшил одоо фенотиптэй илэрч гарч ирдгээ гэсэн. За тэгэхээр энэ бодлого дээр юу гэж юм бэ гэхээр цистик фиброз өвчнийг хариуцсан генээр гетерозигот эрүүл хүмүүс байсан гэдгийг нь одоо бүгдээрээ хамтдаа бодож үзцгээе. За тэгвэл өгөгдөл дээр нь болохоор F бүсгээр тэмдэглээд энийг нь болохоор хэвийн эрүүл хүн гэж үзье. За энэ хэвийн эрүүл. Тэгвэл жижиг F буюу эртцэв ген нь болохоор фиброз өвчнөр өссөн байхад энэ ген. За тэгвэл нөгөө ээж аав хоёр нь тухайн генээр хоёулаа гетерозигот байсан гэхлээр ингээд үзчихин гэсэн үг. За тэгээд parents гээд P үсэг тавьчихдаг. За гаметийг нь ялгахтаа болохоор мөн л адилхан энэ дээр болохоор
хоёр өөр одоо ген байж байгаа учраас эсвэл ийм эсвэл жижиг эп гэсэн ийм одоо нөгөө нэг тоогоороо унж болно эсвэл сүл дээрээ унж болно гэсэн 50-50% магадaltaй гэж ингэж одоо гаметийг нь ялгана гэсэн үг. За нөгөөх дээр нь мөн л адилхан байгаа учраас багш нь ингэ биччихье. За одоо тэгвэл одоо бүгдээрээ пинетийн тор зурж үзцгээе. За энэ нөгөө төрх ирээдүйд төрх хүүхдүүдийн одоо ямар хоршил үүсэх вэ гэдгийг хялбархан харахын тулд пинетийн тор зурдаг. За пинетийн тороо зураад харахад энэ талд нь болохоор эрэгтэйгээс үүссэн гамет. За ийшээ босоогоор болохоор эмэгтэйгээс үүссэн гаметийг бичиж. Тэгэх юм бол энэ дээр хоршлоо бичгээр. За тэгвэл одоо эндээс харах юм бол дөрвөн ширхэг хоршил үүслээ. Дөрвөн ширхэг хоршлих нь нэг ширхэг нь болохоор энэ том эп гэсэн ийм одоо хоршил үүсэж байна. Энэ бол цоо ирүүл хүүхэд төрж байгаа. За дараагийнх нь болохоор энэ том эп жижиг эп гэсэн энэ хоршил нь болохоор дөрвөн ширхэг хоршил үүсний хоёр ширхэг нь болохоор том эп жижиг эп байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь болохоор 50% энэ дээр 25 боллоо. Тэгвэл одоо энэ үлдсэн энэ жижиг эп гэд хэрвээ энэ хоршил үүсэх юм бол энэ нь болохоор 4-ний 1 ширхэг үүсэж байгаа гэсэн үг. За тэгвэл одоо бүгдээрээ өмнөх одоо бодолтон дээр болохоор хүүхдүүдийнх нь цусны бүлгийн тухайд бол A бүлгийн буюу 2 дугаар бүлгийн цустай хүн, B бүлгийн буюу 3 дугаар бүлгийн цустай хүнтэй гэрлээд тэднийхээс төрсэн бүх хүүхдүүд нь 4-ний 4 буюу өөрөөр хэлбэл 4-ний 4 гэдэг маань 100% 4 дугаар бүлгийн цустай болж таарсан байна. За тэгвэл одоо бүгдээрээ бодлогынхаа асуултыг эргээд санах юм бол өвчтөе мөртлөө AB бүлгийн цустай хүүхэд төрөх магадлалыг тооцож олоорой гэсэн. Тэгэхээр 2 ба түүнээс дээш үйл хамаарах одоо үйл явцууд ямар нэгэн тодорхой орчлоор хамтдаа тохиолдох магадлалыг олохдоо бид магадлалын үржигдэхүүний дүрмийг бол ашигладаг. Тэгэхээр нэг үйл явцын магадлалыг нөгөө үйл явцын магадлалаар үржүүлэх ёстой. Тэгэхээр одоо бүгдээрээ 4-ний 4-ийг 4-ний 1-ээрээ буюу өөрөөр хэлбэл энүүгээрээ үржүүлж өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ дээр 16-ны 4 гарч ийн тийм ээ. За тэгээ энийгээ хураачих юм бол 4-ний 1 гэж гарч байгаа. Тэгэхээр одоо бодлогын хариултан дээр бол хуваарь өгсөн байгаа учраас 25% та гарч ирэх бахнэ. За тэгээд бодлогоо ингээд харах юм бол бүгдээрээ ингээд бодчихлоо. Тэгэхээр хариултан дээр нь D хариулт буюу 25 гэсэн хариултыг дугуйлахнаа. За тэгээд үлдсэн хувилбаруудаа яг энэ бодлоготой харж агаад үлдсэн 3 хувилбараа бодож үзээрэй. Амжилт хүсье.